Сайн бацхан ярих үзэгчтэй. Та бүхэн Монголын зүүн бэлгийн 7 нэвтрүүлгийг хөдөө авч үзэж байна. Манай нэвтрүүлгийг 3 дахь 7 ногтой үргэлжилж байна. Өөрсдийгөө зүүн бэлгтэй гэж үздэг 12 зүүн бэлгтэн бидэнтэй хамт байгаа. Гэхдээ энэ 7 хоногийн 2 даалгаврын дараагаар манай нэвтрүүлгийг нэг оролцогч орхиж явах болно. Ингээд энэ 7 хоногийн 2 даалгавартайгаа танилцсан. Зүүн бэлэгтнүүд хүүхдийн зургаар дамжуулан эцэг эхийнхээ талаар мэдээлэл өгүүлнэ. Энэ хүүхдийн ээж нь царайлаг, анган хэнцэр. Энэ хүүхдийн аав нь харангийн хувцас холцсон өмсдөг юм байна. Над чиг гоё юу? Хүүхдийн эцэг эх хэн болохыг зүүн бэлэгтнүүд мэдээд гайхуулна. Зүүн бэлэгтнүүд анх удаа гэмт хэрэг дээр ажиллаж байна. Та бичвэл. За сэтгэлээ сайхан дээр. Одоо хүний ам бүрлэгсэн байна. Энэ бол удаагүй байна. Ам тавьжсэн гэсэн усанд орохтой. Золгүй явдал уу? Балмад аллал уу? Энэ бүхнийг манай шинэ дугаараас хүлээн авч үзээрэй. Хүүхэд эцэг эхийн генийг авч төрдөг. Тиймээс ч эцэгтэйгээ юм уу эхтэйгээ адилхан төрдөг. Тиймээс хүүхдэд дамжуулан эцэг эхийн талаар мэдээлэх боломжтой гэсэн үг. Энэ удаа бид өхөн зүүн бэлэгтнүүдэд нэгэн сонирхолтой даалгавар өгсөн байна. Ингээд зүүн бэлгийн нэвтрүүлгийн ээжид нэгэн сонирхолтой даалгавар. Зүүн бэлэгтнүүд нэгэн хүүхдийн зургаар дамжуулан түүний эцэг эхийн талаар мэдээлэл өгүүлнэ. Энэ даалгавар тэдний огт санаанд орохгүй даалгавар байх болно. Бид орчин үеийн техникийн дэвшлиг даалгаварт ашиглахаар шийдсэн юм. Компьютерийн нэгэн сонирхолтой програм, 2 огт өөр хамааралгүй хүмүүсийг зургийг нийлүүлж, тэдний дундаас гарчуулах магадлалтай хүүхдийн царайг гаргадаг програм. Тэгэхээр энэ удаад хүүхдийн эцэг эхийн аль нэгнээр манай зүүн бэлэгчид байх бөгөөд тэдний хосоор олонний танил хүмүүс байх болно. Хоёр оролцогчийн зургийг ашиглан гаргаж ирсэн 12 хүүхэд. Эдгээр хүүхдүүдийг хараад эцэг эх нь хэн болохыг мэдэх ямар ч боломжгүй. Та эдгээр хүүхдүүдийг хараад эцэг эхийн талаар мэдээлэл өгч чадах уу? Харин зүүн бэлэгтнүүд хэрхэн мэдрэх вэ? Үүнийг тун удахгүй хүлээн авч үзээрэй. Хүүхдийн зургаар дамжуулан эцэг эхийн талаар мэдээлэл өгөх сорил. Даалгавар гүйцэтгэх эхний оролцогч Лам насан жаргал. Хүүхдийн эцэг нь өөрөө байх болно. Харин хүүхдийн ээж улсын хурлын гишүүн оюун байх болно. Өнгөрсөн жил бид нар бараг 300 гаруй оюутанд нийтдээ энэ хугацаанд бол бараг 1300 оюутанд оюутны тэтгэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж чадсан. За сайн байна. Оролцогч насан жаргал. За тэгээд таны өмнө энэ хүүхдийн зураг байна. Энэ хүүхдийн зургаар дамжуулаад энэ хүүхдийн эцэг эхийн талаар мэдээлэл бидэнд өгөх ёстой. Даалгавар ойлгомжтой. Мэдээж энэ хүүхдийн зурган дотор бол эцэг эх нь бол мэдээлэл шингэсэн байх нь ойлгомжтой. За энэ хүүхэд одоо 1 настай, энэ настай бол 2 настай хүүхэд байна. За 1-2 настай хүүхэд. За эцэг эх нь 40 гаруй насны усуд байгаа. Оролцогч насан жаргал 47 настай. Эх нь бол одоо төгсгийн газар ажилтдаг. Өндөр нь 1.68 см өндөртэй. За метр бол тийм наривчлалт гарч ирдэг. Метр 68. Тийм өндөр дүү туранхай. Өндөр дүү туранхай. За жаахан царайлаг. Царайлаг. Цагаан царайтай. Цагаан царайтай. Зан айсайтай. Жаахан түргэн ууртай. Мэдлэг мэрэгжил сайтай, толгой IQ сайтай. Ийм хүн байна. Эцгийн талаар бол мэдээлэл өгье. Эцэг нь жаахан метр 70 орчим бордуу царайтай юм гэж би хараад байна. Бордуу царайтай. Бордуу тийм тарган дуу бордуу царайтай. Тарган дуу л тарган гэсэн үү? Танаас их тарна уу? За ер нь миний ойролцоо. Махшууд юу таны ойролцоо? Миний ойролцоо. Бордуу царайтай. Бордуу царайтай. Хэдэн настай гэсэн? За хоёр нь ойролцоо 40 гаруй насны авах. 40 гаруй насны. За. Авгаа нар баг байж магадгүй. Авгаа баг байж магадгүй. Өөрөөсөө жаахан. За эцгээс нь эхнэрийн дөө. Жаахан дүү байж магадгүй. За. Юм бэ? Эхийн талаар бол нэлээд нэр хүндтэй газар ажиллаж байгаа л гэж би хэлэн дээ.
Эхийн хувьд бол нэр үнэтэй газар ажиллаж байгаа. Ямар аз газар гэсэн нэр үнэтэй гэж одоо Одоо ер нь л жаахан тийм юу гэх юм бэ? Боловсролын тал гэх юм уу да. Нэг тийм хүүхдтэй холбоотой газар л ажилладаг л. за ямар албан тушаалагч? Оны Цэвэрлэгч мөрлөгч. үгүй ээ. Дээд албан тушаалаа. Дээд албан тушаалаа. Боловсролтой. За боловсрол мэдлэгүүд өндөр. Өндөр, хоёулаа өндөр. За Харваас өндөр байна. Ер нь энэ хилний талаар мэдлэг орж ирээд байгаа юм да. Хилний талаар бол ер нь асар өндөр мэдлэгтэй. ээж нь үү? Тий. Ээж нь хэлээд асар мэдлэгтэй. Асар мэдлэг Оюун гишүүн Орос англи хэлтэй. Одоо бол өндөр албан тушаалаар ашиж байгаа ашиж гэсэн үг. байгаа гэсэн үг. Тэгэхээр ямар хоёр хүн байсан бэ гэхээр за бид энэ тусгай програмыг ашиглаж энэ хоёрын зүйлийг хэлсэн. Эцэг нь бол та байлаа. Их нь бол доогоор бол оюун гишүүн, улсын хурлын гишүүн. Ногоон байгаль орчин ногоон хүчлийн яамны сайд оюун гэдэг нөөний хоёр хүний зургийг програм тусламжтайгаар эвлүүлж үзэхэд бол ийм хүүхд гарна гэсэн юм гарсан байна. Нэвтрүүлгийг дэмжигч Зүки хаус. Дараагийн оролцогч Дашторж. Хүүхдийн ээжээр Америкийн жүжигчин Мэрилин Монро байх бол ерөнхийдөө аав нь одоо нэг биедэндээ таарсан махтай гэж ярьдэн шүү дээ хүмүүс. За өөр болохоор чи болохоор яг өөрөө биендээ тарсан магтай юу? Би ерөнхийдөө тэгж л хэлнэ л дээ. Тэгээ нэг юм албаны юм шиг хувцастай л харагдаад тах юм. Дашторж өөрийн албаны хувцас өмсдөг гэж андуурснаас бусдаар зөв мэдээлэл өгч чадсан. Харин ээжийн талаар дараах мэдээлэл өгсөн юм а. Их нь Ээж нь бол ерөнхийдөө тэгээ одоо байхгүй гэж хэлэх юм уу? ээж нь байхгүй. Гэвч чинь нас орсон гэсэн үг. Тий. Ослоор ч юм уу тийм зуурдын явдлаар нас ирсэн байж магадгүй. Тийм л их сайхан ааштай гэх юм уу тийм их сэтгэл нэг сайхантай л хүн байна. Тэг бордоо мөн шалтгаан үүтэй царайг надад хэлсэн шүү. Ямар Одоо цайвар шаргал гэх юм уу одоо нэг таны царайх уу гэх юм уу тий. Цайвар гоё шаргал. наачих гоё юу? Бараг л тэгж л хэлээ л да. Хүмүүс хараад ерөнхийдөө бараг л таних байхад яг ингээ яасан сайн ингээд ойлгомжгүй байна надад ерөнхийдөө. Юу нь ойлгож байна гэж. Одоо ерөнхийдөө тэр хоёр талаасаа уулзаад нийлсэн ч байдаг юм уу тий. Тэр мөр нь ерөөсөө нэг сонин ойлгомжгүй л багтах. Яа ээж хоёрын хоорондоо нийлсэн. Эцэг нь их нь бол нас орсон гэсэн 100 яаж нас орсон бол? Надад ерөнхийдөө зуурдаар л гэсэн тийм үг л орж ирээд байгаа. Тэгээд тэрийг би гаргаж хэлж байгаа нь. Нөгөө яг байгаагаар нь л хэлж байгаа. Бас нэг тийм эрэгтэй хүн харагдаалах шиг. Ээжтэй нөө. Тий. Ээж нь ихтэй харагдаад байна. Гэ нэг давхар орсон. мэдхгүй тэр өстө ойлгомжгүй байгаа л энэ ерөөсөө. Яагаад ерөөсөө ойлгомжгүй. Ээжтэй холбоотой ихтэй юу хөрөм гараад ирв. Тэр надад сонир байна л да. Тэр мэдхгүй зүгээр л нэг эрэгтэй хүний тийм бас нэг юм орж ирээлээ. Тэрийг л хэлчихлээ. Ийм хоёр хүний зургийг нийлүүлсэн юм. Яав нэг юм. Ээж нэг юм. За энэ хүүхдийн зургаар дамжуулж энэ хүүхдийн эцгийн талаар мэдээлэл өгсөн. Айлхууд хэлэнгүй мэдээлэл өгсөн сайн байна. Дараагийн оролцогч Манчин иш. Хүүхдийн ээж дуучин Ариуна. За энэ хүүхдийн ээж аав нь бол залуу хүмүүс байна. 30 гарч яваа 30-ын дундуур насалж яваа. Иймэрхүү усуд байх шиг байна. Хайр дутаж яваа. Эцгийн ч юм уу их биш хаа эцгийн хайр энэ хүүхдэд маш их дутагдж байгаа. Энэ хүүхд ч гэсэндээ өөрөө надаас их хол. Мэдээж энэ хүүхдэд эцгийн хайр дутах нь ойлгомжтой. Ээж нэг аав гэж явал нөхөр байна. Одоо тэр хүүхдтэй хайрлалцтай одоо Хаан харангийн хувцас голцсон хүмүүс тийм байна. Хар устэй. за Адгуу догшин зантай. адгуу тогшин зантай. Тий. За ээж нь бол ерөнхийдөө бол нэг ах тэр чимдэр биш нэг метр 50-аас дээш 60 хооронд л.
Гэхдээ энэ хүн энэс гадна бас хүүхэдтэй болов гэж би бодох юм. Ээж нь үү? Тий. За энэс гадна хэд хүүхэдтэй бол? Энэс гадна байгаа бол 2 зэрэг хүүхэд байгаа хаа. Өөрөө хэр зэрэг адгуу зантай? Би ер нь адгуу зантай. Адгуу зантай. Тий. Энэ хоёр хүний зургийг нийлүүлээд тунтаас нь гарч ирсэн хүүхэдтэй. Ээж нь бол Монгол улсын хойж үжиж чинь. Ариуна гэдэг хүн хийх зураг. Эцэг нь бол өөрөө чинь адгуу догшин цантай нанчи шид хүний зургийг ингээ нийлүүлээд энэ хүүхдийн зураг гаргаж ирсэн. Нэвтрүүлгийг дэмжигч Зүгий хаус. Дараагийн орд зүгт оюун чимгийн хүүхдийн эцэг нь Монгол улсын ерөнхийлөгч Элбэгд орж байх. Залуус та бүхэнд эрхчлөө бий. Залуус та бүхэн азтай хүмүүс. Ардчилсан өмсгөлөөр бид эрхчлөөгөө олж авсан. Их түүхээрээ багтдаг болсон. Би өнөөгдөө Монголон бодож ирлээ. Миний Монгол мөн хөшгөө. За их нь болохоор тийм цайвар дүү тийм хүн байна. Эцэг нь болохоор тийм бор царайтай намхан дөө. Юу гэдэг вэ? Нэг дээр надад болохоор яг л буухан л тийм тэнгэртэй холбоотой л харагдаад байна. Эцэг нь тэнгэртэй холбоотой гэж үзсэн. Мэдээж Монгол улсын ерөнхийлөгч бөө биш нь ойлгомжтой. Магадгүй мэдээлэл холдож өөрийн онгод тэнгэртэйг харсан байх. Хэлээ гэсэн юм хэлждэг, хэлэхгүй гэсэн юм нуудаг. Ер нь жоохон өөрийн гэсэн бодолтой. Ухааныг их зааж хүнтэй яаж ярьдаг тийм эцэг нь тийм хүн байгаа. Их нь болохоор жоохон ааштай ч гэсэн нөгөө ботсон бодлоо хүнд бас хэлэхээ үед хэлдэг. Гэтэ дотор их бас янз бүрийн юм боддог. Их би энэ бас дотор шилээр хдэг их өвддөг тийм. Ээж нь. Тий. Эцэг нь бол яг тэгээд өөрөө бас нэг тодорхой хэмжээр бас тийм холбоотой төртэй хүн олонтой нийч тийм л хүн харагдаад л өлөө ямар нэгэн тийм юутэй сэтгүүл юм уу юу гэдэг нэг л нөлөө өгөхтэй юм байна. Ерөнхийлөгч Элбэгд орж сэтгүүлч мэрэгжилтэй. За. За ийм хоёр хүний зураг. Аав нь бол Монгол улсын ерөнхийлөгч Элбэгд орж. Тэгэхээр бол өөрөө байна л тийм. Дараагийн оролцогч Эрдэнэ чимгийн хүүхдийн эцгээр рэпер G байх бол. Найруудаа та хүзээр ажиллах гэж байна уу? Тэгээ. За. Наав ээж хоёр нь чацуу хоёр хүн байгаа. Эцэг нь үү? Тий. Аавын тухайд гэж хэлэх юм бол нэлээд жоохон нөгөө хөдөлгөөн хомс талдаа хөдөлгөөн хомс болохтойгоо зэргийн чинь бас одоо сахар ихтэй ч юм уу цагаан махны жижиг өрөвсөл байх ч юм уу суумхаа тийм суудалтай ээж бол их ирүүл тийм байгаа да. Тэгээ харин яг уу эргэтэл хүн болох нь үнэхээр аав бол нэг сардаа нэвч гэх юм уу тийм бас нэг юу хүн бол нэлээд тийм божигнаа үүснэ нүжиж гайхмаар хүн бол нэлээд жоохон божигнах шинжтэй тэгэл шахсан маягийн нөхөр. Тийм нэг жоохон хөдөлгөөнтэй маяг тийм тэгээд ястаа мэдгүй нөхөж одоо уугаа яхаар яадаг яаж мэдэх вэ? яг тэр юу нь бас аль эмэгтэй хүн чинь нэг хүнд нэг жоохон захирагдах гэдэг бол ээж үрээс нэг л нэг тийм сэтгэн бодох чадвартай чөлөөтэй мундаг тэр бас чөлөө сэтгэлж дураараа биш мундаг штэ бас өөрөө чөлөөтэй сэтгэж тэрийг хийж амжуулж гин гэдэг чинь бас агуу юм байхгүй юу? Их л чөлөөтэй хүндээ нэг хүн тийм захирагддаггүй тийм танхаадуу бэлэг танхаа хүн байдаг штэ ээж бол тийм л хүнтэй. Эрдэнэ чимэг өөрийгөө бэлэг танхаа гэж үзсэн. Харин аавын хувьд 7 хоногт нэг уудаг, уухаараа агсан гэж үзсэн. Бидний хувьд рэпер G архиудаг, уухаараа агсан үгийг хэлж мэдэхгүй. Нэвтрүүлгийг дэмжигч Зүгий хаус. Зүүн бэлэгчид энэ хорвоод огт байхгүй хүүхдийн эцэгийн талаар мэдээлэл өгч байгаа. Эцэг эхийн аль нэг нь зүүн бэлэгтэн өөрөө байх бол нөгөө талд нь олонний танил хүн байх болно. Энэ даалгаврыг орчин үеийн програмыг ашиглан огт байхгүй хүүхдийг бий болгож байгаа. Тиймээс тэдний юу хэлэх нь бидний хувьд тун сонирхолтой. Зүүн бэлгийн тулаан нэвтрүүлгийн ээлжид сонирхолтой сорилт явагдаж байна. Даалгавар гүйцэтгэх ээлжид оролцогч өндөр. Түүний зохиомл хүүхдийн ээж нь Британий дуучин асан Winehouse.
your rolled up sleeves and your skull t-shirt. Зүүн бэлэгтэн мөн дөөнийг хэрхэн мэдэрч хэлэх бол Аав нь Монгол тал руу галсан шүү. Ээж нь гадаад хүн юм шүү. Аав нь Монгол, ээж нь гадаадаа. Ээж нь л одоо өнгөрсөн л юм шүү. мөндөө ээж болох дуучин Вайнхаусыг нас барсан гэдгийг шууд мэдэрсэн. Ээж нь л одоо их олонний л танил хүн байсан юм шүү. Олонний танил хүн. Тий. Эцэг нь ямар хүн байсан бол? Төмөртэй л холбоотой. Төмөр хатуу их биеттэй л их. Төмөртэй эцэг дархан мархан өнгөрсөн үү? Сарай төрхөө үед ямар хүн байсан бол? Метр 80 гаруй нэлээ өндөр дүүн байсан болоо. Метр 80 гаруй өндөртэй. Өндөртэй. Өөр чиний өнд шилэлээ? Би метр 81 л дээ. Тэрүүрхэл хүн харагдаад. Хил хөндөй бүгд л гуруулаа их хоорондоо хөндөйл харагдаад. Тэр нь юу гэсэн? Хил хамт удаан байгааг л. Энэ авгаа нөхөр хоёр ч гэсэн хүүхд ч гэсэн гурав л зай хөндөйл. Өөрөлдсөн. За өөр юм болох тоо. Өөрөө гэж юу гэдэг лээ? Би өөрөө алт мөнгөний дахин зураач. Алт мөнгөний дахин. Тэгээ зураач мэрэж л. Тэгэхээр дах түнүүр тарьцдаг гэсэн үг. Харьцнаа. За. Тэгээ ийм хоёр хүний хооронд бий байсан. Нэг нь дуучин нөгөө хэн блэ? Дуучин Има Вайнхаус гэх тэ. Нэг нь би тийм. Нэг нь та өөрөө байлаа. Энэ дуучин ч одоо нэг амиа орлоод нас орч. Яа хартан хөтөлж ирлээ нас орцсон. Нас орцсон тий. Өөрөө тархтан төмөртэй холбоотой байсан төмөр дарахын үед юм шүү дээ. Дараагийн оролцогч Чончгийн хүүхдийн эцэг дуучин Жастин Веб. За эцэг эхийнхнүүд нь ерөнхийдөө залуу хүмүүс байна. Маш залуу. За нөхрийнх нь хувьд бол эхнэрээс насаарчуд бага зэргийн дүү. Өндөр хувьд ч гэсэндээ эхнэрчүүд нөхрөөсөө өндөр. За энэ хүүхдийн эцэг гэдэг хүнийхэн тал дээр гэх юм бол ерөнхийдөө их хөдөлгөөнтэй, дуу дуулдаг, бүжгэлдэг, урлаг соёлтой тодорхой хэмжээний холбоотой. Энэ хүнийг олон хүмүүс мэднэ. Ерөнхийд нь харж ирсэн хүн. Ээжийнх нь хувьд бол ном уншдаг, их зүйлм өгөөд дөлгөөхөн хүн байна. Гэхдээ шийдэмж их зоригтой. Энэ ээж гэх хүнийх нь хувьд болохоор нэг ямар ажил хийдэг? Энэ хүний биений их гоё одоо нэг завгар өмсдөг ч гэдэм үү их гоё биетэй эмэгтэйчүүд гэж ярьдаг татлан тийм биетэй. Тиймтэй бас холбоотой. Тэгээ бас юм багшилдаг хүн гэж байна. Энэ эрэгтэй хүний тал дээр нэг бага зэргийн хөлөндөө зөөлхөн бага зэргийн бэртэл авч ирсэн баха. Жастин Вебер нэгэн тоглолтын үеэр хөлөө гэмтэж байсан. Энэ хүүхдийн эцэг нь харахыг хүсэж байна уу? Хүсэж байна. Пөх. Ээж нь бол мэдээж өөрөө байлаа. Аав нь бол нөгөө Канадын албат дуучин Жастин Бибер гэдэг хүүхдээ байсан. Зарин алтан гэрэл. Түүний нүдагийн даалгавар мэдрэх ёстой хүн Oriflame Монгол салбарын захирал оюун гэрэл. Бадамчууд бүгдээрээ хамтдаа, Oriflame-чууд бүгдээрээ хамтдаа явцгаая. Та бүхэндээ баярлалаа. Энэ хүүхдээ эцэг нь одоо 28 өстой. Тийм өндөр шар нурууттай. Ээжийнхэн талаар гэвэл бордоо царайтай, хар үстэй тийм намхан дуу нурууттай, дун зэрэг нурууттай гэмээр тийм эмэгтэй хүн байна. Одоо эдийн засагч гэмээр юм одоо нэг тийм мэрэгжилтэй. Oriflame-чууд бүгдээрээ хамтдаа явцгаая. Ээж нь болохоор Oriflame компани захирал оюун гэрэл. Эцэг нь бол таа байлаа. Дараагийн оролцогч Долгормагийн партнер бусад оролцогчдоос өөр мэт хүн. Энэ удаа түүний хүүхдийн эцэг Адольф Гитлер байх болно.
Хүүхдээ аав нэг 40-оос нэг 50 орчим насны цэргийн алба шүү дээ. Цэргийн алба шүү дээ. Тийм цэргийн. Гэтэ нэлээд олонний танил нэлээд нэр хүндтэй. Нэлээд л хүмүүсийн танигдсан. За. Тэгээ бас их яригдаж хэлэгддэг. Сайн муу айл талаараа нэлээд яригддаг юм. За. Энэ хүүхдээ ээж нь байхгүй. Ээж нь байхгүй? Байхгүй. Яцсан бол? Өнгөрцөн. Өөр ямар мэдээлэл өгөх үү? Энэ хүүхдийн аав нь бол монгол хүн биш. Холын тийм баруун зүгийн тийм гадаад төрхтэй шар царайтай. Ер нь бол монгол хүн биш. Холын хүн. Аав нь баруун хойд зүгийн ч юм уу? Баруун хойд зүгийн. Баруун хойд шүү. За. Тэр монгол хүн биш шүү чинь. Тэр энэ хүүхд бол ерөөсөө орчлон дээр байдаг хүүхдэлтэй. Байдгүй. Тий. Ийм хоёр хүн байна. Эцэг таних уу? Эцэг танихгүй юу? Аа? Эцэг яг нэрийг яг. Ясаа ээж нь хэмжээ байна. Тэмцээ. Ээж нь хэмжээ дээ. Хаалттай бууц. Тэгээ ээж нь болохоор долгормоо гэж зөмлийн талаанд оролцож байгаа юм байна. Аав нь болохоор Адольф Гитлер гэдэг Германы фюрер байсан юм хүн байна. Хүүхдийн эцгийг цэргийн хүн гэж мэдэрсэн. Харин өөрийгөө нас болсон гэж харсан юм. Нэрийн мэд болох уу? Тийм, нэрийн. За, хүний нэрийн мэд. Нэр нь хэцүүтэй. Тий. Дараагийн оролцогч одгорд орж ирээд хүүхдийн нэрийг мэдхийг хүссэн. Харамсалтай нь энэ хүүхэд энэ хорвоод байхгүй тул энэ хүүхдийн нэрийг мэдэхгүй. Энэ хүүхдээс аавынхаа нүдийг хүмсхийг ер нь бол автогал төстэй хүүхд юм. Аав нь бол ямар нэгэн тийм хэрүүл тэмцэнтэй энд бол нэг оролцоод байдгүй. Ерөнхийдөө ажил үйлсний хүртэмжтэй сайхан хүн байдсан байх. Тэгээд их наригаач болов. Наригаач. Эцэг нь шоос сантай гэдэг нь үнэ. Одгорл нэвтрүүлгийн даалгавар болгонд инээж явдаг нэг. Ээжийнх нь би их нэлээд өвдөд байгаа. Ээж нь юу юм бэ? Хүүхдийн ээж дуучин Бритни Спирс. Ээжийн харилцаа холбооны ажилт болов шүү дээ. Ээж нь харилцаа холбооны ажилт юм шүү. Харилцаа холбооны ажилт аа. Аха. Энэ хүүхдээ ээж аав нь юм байна. Yes. Ээж аав таних уу? Танихгүй. Ээж аав нь ээж нь бол Бритни Спирс гэдэг нэг Америкийн алдарт дуучин. Аав нь бол Тамара төлөлт болж байгаа гэрэл байдаг залуу. Хүүхдийн нэрийг бол мэдэхгүй. Хүүхдийн нэрийг эцэг мэдж байгаа хта. За баярлалаа танд. За. Баа. Дараагийн оролцогч шударган сайн хүү. Түүний хүүхдийн эцэг мэргэжлийн боксын аварга Майк Тайсон. Энэ хүүхдийн ээж нь тийм дуулдаг тийм хүн байгаа. За ээж нь дуулдаг. За. Аав нь болохоор юусоо тийм харагдахгүй байна. За аав нь харагдахгүй байна. Тийм. Аав нь харагдахгүй аав нь өгцөгс үү? Гэхдээ хажууд нь ч байхгүй аав нь амьд байгаа л та. Аа амьд байгаа тийм. Аав нөхөг. Тийм далаа уул ус далаатай. Тийм газар байт юм шиг гэр мөрөнд. Гэр нүү? Тийм. Энэ хүүхдийн гэр нүү? Тийм. Аагийн нэмжлэх зүйл байна уу? Таны цаг дууссан байна. Нэг спортоор ойролцож юм шиг тийм их хөл. Спорт хичээлдэг гэсэн үү? Тийм. Тэгээ энэ хүүхдийн ээж аав нь хэн бэ гэхээр энэ хоёр хүн байлаа. Таних хоёр нэг.
Би Сүүлчийн оролцогч Зайран Хосбаяр. Түүний хүүхдийн ээж загварамсагч Бүр Сөрөг. Эцэг нь бол байна. Эцэг нь байна. Эцэг хоёр нь байна. Эцэг нь ойлаа? Тий. Амьд. Амьд. За амьд. Амьд байгаа юм байна. Эцэг нь болохоор тийм олон хүмүүстэй харьцдаг л ажил хийдэг. Хэмдээ нэг л олон л хүмүүстэй харьцсан л тийм. Техник юм. Техник гэхээр бас машин тэрэгтэй холбоотой биш. Машин тэрэгтэй холбоотой. Машин тэрэгтэй олон цэцэр микро жолооч юу? Гөө тийм холбоотой биш. Техник холбоотой. Техниктэй зүгээр олон хүн амьтантай харьцдаг тийм ер нь олон хүмүүстэй л юм хийдэг л тийм байна. Ээж нь нэг тийм урт тийм хар устэй шаргалдуу царайтай юм ихтэй байна. За. Ээж нь юу хийдэг вэ одоо? Ээж нь хүний гой болгодог. Тийм гоо сайхан ч юм. Гоо сайхан ч. Гоо сайхан ч. Хүний тийм гой болгодог. Тэгтэл тийм гоо сайхан толботол юм байна уу? Хүүхдийн ээж хүний гоо сайхан болгодгоч өөрөө гоо сайхныг мэдрүүлдэг үлээ. Эцэг нь ямар хүмүүс вэ гэхэд нэг ийм хүмүүс юм л та. Эцэг нь юм. Эцэг нь. Эцэг нь өөрөө. S Furniture 24 каратын алтан бүрмэл нэхлэн сонгодог тавил таны нэр хүндийн баталгаа. Heck yeah. Think I can rock it? I like that, sure. No doubt. Hey! Yeah! Yeah! Come on. Watch out! Y'all yes, y'all dance! Crazy, do the mambo like a crazy with a con los terroristas. They do the Harlem Shake. Men's Collection Shop. Европ гүсүмдэ итгэмээргүй амьдралыг зардаж байна. Everyday shopping key.
Furniture 24 каратын алтан бүрмэл нэхэн сонгодог тавил таны нэр хүндийн баталгаа. Crazy, do the mambo like a crazy with a got you open. Heck yeah. Think I can rock it? I like that, y'all. No doubt. Hey! Yeah! Yeah! Come on. Watch out! Y'all dance, y'all dance. Men's Collection Shop. Европ гүсүмдэ итгэмээргүй амьдралыг зардаж байна. Everyday shopping key. Ийм гэмтэлтэй байхад нь Налах дүүргийн прокурор инхма гэж гэмтэл бишээ гэж үзээд байгаа. Энд би бас харамсалтай байна. Тэр прокурор ямар хэргийг яаж эргүүлэх гэж тэгж хэлээд байгааг нь би бас ойлгохгүй байна. Мөн талигач авахлан Сэлэнг аймгийн зүүн бүрэн төрсөн усанд маш сайн сэлдэг байсан. Түүнээс гадна нэг сонирхолтой баримт шүүх хэмжээний дүгнэлтэнд ходоод уушиг усгүй гэж гарсан байдаг. Энэ бүх баримтууд талигач авахлан живсэнгийг хэлэх ямар ч боломжгүй болгож байгаа юм. Энэхүү хэрэг дээр Налах дүүргийн цагдаагийн байгууллага туншуурхай ажиллаж 6 дугаар сарын 5-нд насварсан хэргийг 6 дугаар сарын 18 гэхэд амиа оруулсан гэж хэргийг хаасан байна. Хэргийг хянсан мөрдөн байцаагч нь бас надад хэрэгтэй мэдээллийг өрөөсөө өгч чадаагүй. Энэ бүхэнд би сэтгэл дундуурхан байна. Талигачийн ээж цагдаа прокурорын газраар олон удаа явсан боловч хэргийг авч хилцээгүй бөгөөд эцэст нь хэргийг шалгаж байсан байцаагч гомдолтой байгаа бол амиа хордсон биш золгүй явдал болгож өгдөө гэж хэлжээ. Ингээд арга тасарсан ээж зүүн бэлэгтнүүдээс тусалцаа авахар манай нэвтрүүлэгт хандсан юм аа. Ер нь тэгээд прокурор Налах дүүргийн прокурор мөрдөн байцаагч Баттарж энтрийн буруутай ажлаа хийж чадаагүйгээс болж би хохироод байна. Гэмт хэрэгтнүүд одоо ял завшаад явж байна. Зүүн бэлэгтнүүд хэргийн үнэн мөннийг олж чадах болов
эхийн хүүгээ амиа хорлоогүй гэсэн бодлыг баттгаж чадах болов. Нэвтрүүлгийг дэмжигч Зүгий хаус. Бид хэргийн үнэн мөнийг болохоор хэрэг усан газрыг зорьсон юм а. Талигачийн амиа алдсан голын ирэг дээр талигачийн ээж Дунграмаа зүүн бэлэгтнүүдийг хүлээн авч уулзгуулна. Мэдээлэл өгөх ихний оролцогч зүүн бэлэгтэн Нанчин иш. Энэ хүүхдийг хамгийн хайртай, хамгийн дотны хүмүүс нь тэр хүмүүсийн явуулгаар нь хүмүүс гэж байна. Нанчин иш үхрийг гадны нөлөөтэй гэж үзсэн. Энэ хүүхдээс би асар их хэмжээний одоо юу гэдгийг аврал туслаач надад ингээд туслаач гэдэг их няцралт их өвдөлтийг мэдрээд байгаа юм. Гэхдээ би энэ хүүхдээс няцралт юм уу, цохилт юм уу, унаад тэгээд тэрнээс одоо амин тавихгүй удаад байгаа юм уу, яагаад байгаа юм тийм ээ? Тэгэл их цус асгараад тэгэл миний талан дээрс гарч ирсэн л дээ. Цус асгараад тэгэл цусаа өөрөө хараад балмагтаад ингээд тодорхой хугацаанд бол эмнэлгийн тусламж авахаар тийм ийм цаг үе бол байсан байгаа. Энэ зүгээр ингээд явж байгаад автын ослоор юм уу ямар нэгэн зүгээр ингээд өгсөн юм байх. Маш их таслаад тэгээд тэр гаслангаа өөрөө ингээд мэдээ таныг дуудаад ээж минь аав минь тий ах эгч нар ингээд ингээд дуудаад тэгээд хинч тусалж чадаагүй байж байгаа юм. Магадгүй өнгөрсөн гэж болох байх. Гэхдээ энэ хүний өнгөрсөн орон зай бол надаас холгүй харагдчихлаа л да. Мэдрэгдэж байна. За миний хүүг сайн найз нөхд нь хороосон гэхэд олдох уу? Би миний зүгээс юу хийв юм бэ? Та тэр айлд ороод гэрт нь ороод тий хүүгээ асуугаад сураад чи миний хүүг харсан уу? Эсвэл та нар хамт явсан уу? Үгүй юу гэд. Тэгээ энэ хүн бол одоо сэтгэлийн айгүй том дарамтанд ороод би одоо энэ том хэргийн зангилаа болцсон шүү дээ гэд. Яг энэ хүнийг та сэжигтэн одоо яг өөрөө очиод олцсон гэж хэлж болохгүй гэхэд энэ хүн ямар ч байсан учир нь сэжиг зөөрмөө сайн мэдэх хүн. Тэгэхээр та энийг бол өөрөө сайн бодож болгож явах ёстой гэж бодож байна л да. Тэгэхээр сайн одоо өөрөө хөөцөл би бол энийг ямар ч үг байсан та энэ жилдээ багтаагаар энэ хэргийн учир мачрыг бол та тайлж чадна. Та яг энэ хүүхдтэй байсан зүйлийг одоо хүртэл хайгаад байгаа юм шиг ойлгож байна уу? Тий нэг шагналынхан цаг байхгүй болсон. Тэр зүйлийг аваад одоо хүртэл тэр хүн ашиглаж чадаагүй юмны булан юм уу эсвэл ямар нэгэн юмны тий танаас хол одоо явчихсан нуусан тэр хэрэг гарч ирэх юм бол энэ одоо хэргийн одоо гол сэжүүр тайлгдах гэдэг учраас тэр хүн тэр зүйлийг маш их нууцлалтаа нууж байгаа байхгүй. Талигачийн зүүж явсан шагналд авсан цаг одоо хүртэл олдоогүй байна. Та бичээ. За сэтгэлээ сайхан бэр. За энэс илүү сайхан өр хүүхдтэй болно. Таны доороос ургаж байгаа өр хүүхд энэс сайхан таны өр хүүхд одоо орсоор өдөр байхгүй ч гэсэндээ алтан дэлхий тий. Дээд тэнгэрээс эвдэрийг хараад энийгээ зогсож байгаа. Та тийм учраас хүүгээ сэтгэл зүрхэндээ мөнгөлж явах хэрэгтэй. Тагарч гэдэг юм уу сэлж чадахгүй усанд ороод ч гэдэг юм уу тэгэж амиа алдаагүй. Би нэгээс шалбац ингээ устай мэдрэгтэй хүүтэн мэдрэгчэнд усанд орохоос өмнө амиа алдсан байсан. Амь тавьж ийсэн гэсэн усанд орохдоо. Ган шимэг талигачиг амиа хорлоогүй бусдад торлогдсон гэдэгт итгэлтэй байлаа. Усанд орлоо гэхэд өөрөөс нь нэлээд өндөр байсан ус байсан ч энэ хүн сэлж чадна. Тэр үедээ явж байхдаа нэг бараангийн өмд цайвар өмгийн цамцтай явж ирсэн үү? Тий, цагаан цамц харамттай. Тий, цагаан цайвар өмгийн цамц харамттай явж ирсэн байна. Тэр үед энэ хүн бугуун цаг байсан уу? Бөгж бугуун цаг. Байсан болоо л гэж бодож байна би. Нэг бугуун цаг байсан байна. Ийм одоо миний энэс арай цайвар өнгөтэй тийм бугуун эрэгтэй хүний бугуун цаг байсан байна. Өөрөөс нь насаар жоохон ах, өөртөө нас ойролцоо 2 эрэгтэй хүн. Нийтдээ 3 хүн яг энэ хүнийг амт тавих тэр гол руу орж унах үед нь хажууд нь байсан. Нүүр нь хүн танихаа аргагүй болсон байсан. Усанд орохоос өмнө хоолонд нь боолт байсан байна. Нүүрнийх нь баруун энэ толгойн энэ хэсгээр нь баг зэргийн цохилт мэдрэгдсэн байна. Цохилт авсан байна. Ерөнхийдөө нүүр нь усанд ороод нөгөө хөвдөг байдал биш. Ерөнхийдөө бацарсан цогсон тийм ээ. Цохилт авсан тийм мэдрэмж. Гэтэ ийм эрэг хавцаанаас бол ерөнхийдөө налсан. Гэхдээ унсын хэсэг нь бол жоохон тиймэрхүү өндөрлөг хэсгээд байсан. Тэр өөрөөс нь ах гээд байгаа өөртөө нь ойролцоо чацуу нас нэгээд өндөр намаараа гэх юм бол тэр эрэгтэй нас арай ахмиг гээд байгаа хүн нь бол нуруу чацаараа жоохон намхан байгаа. Өөрөөс нь одоо энэ талаас. А тэр үүд настай ойролцоо хүмүүс нь болохоор чацуу. Тэр нас ахмиг хүн хамгийн гол буруутай. Оролцогч ган чимэг хэргийн талаар бодтой мэдээлэл өгсөн гэж үзсэн юм. Нэвтрүүлгийг дэмжигч Зүгий хаус. За энэ хүн бол өнгөрөөд нэх удааг байгаа. Зарим хос хоёр үхлийг гадны нөлөөтэй гэж үзсэн. Мөн бидний мэдэхгүй байгаа зүйлсийг хэлж байсан юм. Би нүунийг болохоор айлын 4 хүүхэдтэй айлын завсрын хүүхдлэгч
харагдаж байна надад. Талигаж айлын 4 хүүхдийн нэг. Энэ хэрэгт болохоор 4-5 хүн хамааралтай байна. Хан ижилтэй байсан баха. Хан ижилтэй. Тэгээд нэг хүүхэд над харагдаж байна. Талигачийн охин одоо 3 настай. Тэгээд би энийг болохоор хүн хоролцсон л гэж байна. Гадны нөлөөтэй байна уу? Гадны нөлөөл байгаад байна. 4-5 нөл гадны нөлөөл гараад байна. Хан ижилч гэсэн нэг юу яаж удаагүй байжгаад хүнд хорлогдсон л гэж надад болохоор шууд гарч байна. Тийм ээ. Найз охинтой болж исэн. Нэг хүүхэдтэйж болж исэн. Нэг хүүхэдтэй болж исэн. Хан ижлийн юм харагдаж байна. Танд нэг л их юм амлсан. Энэ юу вэ гэхээр энэ хүн болохоор машин тэрэгтэй болно гэж тэгж танд хэлж исэн юм уу тийм амлалт. Жавхлан ээжлэг уцаар ярихдаа тунгадахгүй хүүн бэлэгтээ очно гэж ярьж байж. Ажлаасаа цалингийн зээл авч машин авахар тохирсон байж. Үүнийг хамгийн сүүлд гар утсан дээрээ мессежээр бичээд ээж рүүгээ явуулж амжилтгүй амиа алджээ. Тиймэрхүү л мэдээлэл юм байна да. Бусдын март хорлогдсон байна гэж. Дараагийн оролцогч мөндөө гадны нөлөөтэй гэж үзсэн. Хүнийг яахаар юм уу хорлогдох вэ гэж. Зэрэмдэглээ хийчих юм байна. Дараа нь даа хөөхтэй тэнэг. Нүрийн тэнэг. Зүүн бэлэгтэн мөндөө талигачийн зэрэмдлэгдсэн нүрийг мэдэрч их эвгүүцсэн юм. Энэ хавтай юм уу? Арай цөмөрч юм уу? Нүрийн яаж их хүчтэй ямар цогцсон бах юм. Мөндөө гэмтлүүдийг маш зөв дүрснэ хэлсэн. Уснаас олцсон гэж гэж татсан. Тийм ээ, уснаас олсон. Хүн танихаар юу бол алчаад утсуу хийсэн бах юм. Усны барьцал хорлогдсон байна л да. Зүүн бэлэгтэн мөндөө энэхүү хэргийг илэргүүлэхэд нэлээд хил ам хэрэгтэй гэж үзсэн. Харин дараагийн оролцогч Эрдэнэ Чимэг хэргийн талаар огт хамааралгүй зүйл ярьж эхэлсэн. Шалтгаан гэдэг юм бол бас нөгөө хоттой ингээд адуунуудыг хооронд нь хүнд аваачиж өгөх тийм гэрээ хилцэлтэй байсан юм биш үү. Тэгээд тэр аваачиж өгөх газраас нь наан одоо хүмүүс бас мэдсэн байсан энэ хүүхдийг мэдсэн байсан учраас энэ хүүхдийг замаас нь тэр хүрх ёстой хүндээ ч очилгүй замаас нь энэ хүүхдүүдийг анжаагаад энэ хүүхдийн тэр авч явсан юмын хөрөнгийг авах зорилгоор одоо хүний ам бүрлэгсэн байна. Тэрийг мэдэхгүй юм даа чинь. Миний хүү усанд л зэвээд өнгөрч юм байгаа. Эрдэнэ Чимгийн хэлснээр талигач жавхлан малын хулгайч болж таарч байна уу? Талигачид адуу малтай ямар ч хамаарал байхгүй. Тиймээс Эрдэнэ Чимгийн өгсөн мэдээлэл огт худал зүйл болж таарсан юм аа. Ихчиж хүн харагдаад байна. Ямар ихчүүдгийг өөрт нь халамжилдаг, юм хилдэг, нэг ихчиж хүн харагдаад байна. Оролцогч хан Чимгийн ярьж байгаа эмэгтэй энэ хэрэгт ямар хамааралтай вэ? Өмнө нь хэд хэдэн оролцогч эмэгтэй хүний тухай ярьж байсан. Бас нэг 2-3 эмэгтэй хүн байна. Эмэгтэй хүмүүстэй холбоотой. Бас эмэгтэй уурс харагдаа. Талигаж жавхлан тэр зоч дуудлаж ажиллаж байхдаа нэгэн бүсгүйтэй үерхэж байж. Нас барахынхаа өмнө тэр бүсгүйгээс салахаар болсноо хэлсэн юм. Учир нь жавхлангийн өмнө найзаж байсан охин нь жирэмсэн болсныг мэдсэн байна. Энэхүү асуудал түүнийг амиа алдахад хүргэсэн байж болох уу? Жавхлан тэрэл жамралтын газрын ард урсдаг энэхүү гол живд нас орсон. Устаа газар өссөн хүүхэд золгүй байдлаар усанд унаж нас орох ямар ч боломжгүй. 6 дугаар сарын 5-ны шөнө 1 цаг 46 минутанд тэрэл жамралтын газрын хойд талаар голыг чиглээд явсан хяналтын камерт үлдсэн байдаг. Түүний явсны дараа мөн ардаас нь нэгэн эрэгтэй хүн дагаж явсан нь ч камерт бичигдсэн байдаг. Тэрхүү араас нь дагаж явсан эрэгтэй хүн юу хүн байв? Жавхлантай хамт ажиллаж байсан найз Б цагдаад өгсөн мэдүүлэгтэй. Би голын ирэг дээр сууж байхад жавхлан ирээд тамхи суугаад тамхилж байснаа ус руу үсрээд орсон гэжээ. Тэгэхээр энэ хэрэгт хамт ажиллаж байсан Б ямар нэгэн холбоотой юу? Хэргийн учрыг тайлах гол сэжүүр. Талигачтай хамгийн сүүлд хамт байсан гэрч яагаад цагдаагийн байгууллага сэжигтэн Б-гээс нэг л удаа байцаалт авч түүний өгсөн ус руу үсрээд орсон гэдэг мэдүүлгээр амиа хорлсон гэж дүгнсэн байх уу? Хил төрлөв дараахан зантай хил гайгүй юм байна да. Би нэг бол нэг гинтийн байдлаар л болоо гэж бодож байхгүй л гэж. Тэрнээс нөхдөг нийлж яваал гэсэн гимдэж л гэж байсан шүү дээ. Дараагийн оролцогч Од гэрэл найз нөхдөөгөө явж байгаад гадны нөлөөгүй нас орсон гэж үзсэн. Хэргийн талаар мэдээлэл өгөх оролцогч Долгормаа. Ер нь нэг эмэгтэй хүмүүстэй холбоотой хил амнаас ирсэн байна. Тэгээ ер нь бол зуурдаар
тийм аваарт орсон. Гэхдээ аваарт орохдоо бас найз нөхдөд холбоотой хэрүүл хийлам, толгой хоолой хавцаа аюу боомлсон ч юм уу аюу бачимдсан нэг ингээд амар бачимдал ингээд аврал ирээл ингээд байгаа байхгүй юу. Магадгүй энэ хүүхдтэй эхнэр нь жирэмсэн байсан байж магадгүй энэ хүүхдтэй бас уулзсан байхгүй байгаад. Уулзааг бол нэг хүүхдийн тухай гэл бодоол аюу харамсаал. Долгормаа гадны нөлөөтэй нас орсон гэж үзсэн боловч аваар усал гэж ташаа хэлсэн юм а. Дараагийн оролцогч Зайран Алтан гэрэл үхлийг гадны нөлөөтэй гэж шууд үзсэн. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийн тулд онготоо оруулахыг хүссэн юм а. Нэг хозуулаас болж маргалдаж хасаж амнаасаа алдсан байлгаа. Өдөш бүрээгээр болсох хэрэг байна. Хэрэг явдал шинэ болсон. Болоод 2-3 жилээс хэтрээгүй байлгаа. Хэрэг явдал болоод 3 жил болж байгаа. Бас нэг их жоохон уур харагдан 3-аас хэтрээгүй. Тэм өрөө байна. Амигтай өрөө байна. Тий, охин би. Амигтай өрөө байна. Яг ч охин одоо 3 настай. Зайран Алтан гэрэл мэдээллүүдийг нэрээсээ өгсөн бөгөөд с ижигтний нэрийг ч зөв хэлсэн юм а. Хүнийг нэр нь орж ирээд байгаа байхгүй. Надад одоо нэг Батта гэдэг шигтэй одоо Бат гэсэн мөртөө Баатар залгасан ч юм уу тийм хүний нэр орж ирээд байгаа байхгүй. Дараагийн оролцогчид ч гадны нөлөөтэй гэж үзсэн. Юу нэг энэ хэрийг бол олдохын үед олдно. А эцгийн 3-4 хүн байна. Дүр нь бол тийм намхан дүү тийм бор царайтай, нэг нь өндөр царайтай, цайвар бор царайтай. Тийм нэг нь тийм бор шаргалагчтай тийм хүн байна. Нэг гэрэгт холбогдоод тэгэл энэс болоод танаа хүүчээ өөрөө алуулсан. Хичээсэн аллууд. Сүүлчийн оролцогч дашторж мэдээлэл өгөхөр хэргийн газарт хурж ирээд байна. Энэ ерөнхийдөө бол амь алдахтаа бол ерөнхийдөө тийм гадны нөлөөтэй гэж хэлнэ. Ерөнхийдөө амар амьдрал тайртай, том зоригтой, мөрөөдөлтэй байсан. Нэг байр авах гэжсэн ч юм уу, эсвэл машин тэрэг авах гэжсэн ч юм уу. Тэр талаархаар бол танд ярьсан байж магадгүй. Тэгээд энэ нэг эмэгтэй хүүхдтэй байж магадгүй, эсвэл хүүхд төрөх гэжсэн ч юм уу. Энэ толгой хэсэгтэй их юутай. Толгой хэсгээс үүдэлтэй тийм гэмтлэр нас орсон гэх юм уу тий. Одоо цохилт мохилтоос ч юм уу тий. Тийм хүчний гадны нөлөөнөөс болж нас орсон. Ерөнхийдөө энийг бол тэгээд энэ толгой хэсгийн битүү гэмтэйгээ тэгээд энийг устай энэ одоо энэ гол гэж ярьж штэ тий. Энд ийм хайсан байх тийм магадaltaй тийм байх. Тэгээд энэ хүн ерөнхийдөө амар амьдрал хард. Одоо тэгтээ таны биед ч юм уу, танаа гэр мэрт ч юм уу ийм мэддэгдэх зүйл ерөнхийдөө бас болж байгаа. Энэ хүн яагаад миний араас ингээд тууштай явж исэн мөртлөө яагаад ингээд хайчваа та нар тий. Уугийн сүнс хэргийг илрүүлэх гудаж байгаад гомдолтой байгаад байна гэж хэлсэн. Тэгээ энэ сэтгэлээ сайхан өдрөг байгуулахад энэ хэрэг олдно байна тий. За би ингэж л хэлэх юм байна. Манай нэвтрүүлгийн ихэнх оролцогчид хэргийг гадны нөлөөтэй гэж үзсэн. Зарим нэгэн оролцогчид талигаа чи ээжийн сэтгэлд нийцсэн хариултыг ч өгч чадсан. Одоо харин хэрэг илэрх үгүүн цаг хугацаанд харуулах хүнтэй байна. Харин одоо манай нэвтрүүлгийн шүүгчдийн хурал болно. За эрхэм шүүгчтэй та бүхэнд энэ орой мэндийг хүргэе. Тэгэхээр манай 12 зэмбэлэгтэн энэ 7 хоногт 2 даалгаврыг гүйцэтгэлээ. Тэгэхээр бидний хувьд энэ 7 хоногт хэн нь муу байж нэвтрүүлгийг орхиж явах уу? Хэн нь даалгавраа сайн гүйцэтгэж энэ 7 хоногийн шилдэг болсныг тодруулах үүрэг бидэнд тулгараад байна. За ингээд бүгдөө эхнээсээ мэдээлэл өгч эхлэе л да. За Бадарч ах таны хувьд энэ 7 хоногийн одоо энэ хүүхдийн тухай таавар дор бол 12 зэмбэлэгчээс ерөнхийдөө миний хувьд бол 4 зэмбэлэгч бол нэлээд сайн төхөөллөө гэж үзэж байна. Энэ дотроосоо бол яг онцлоход Дашторж Мөндөй хоёр бол маш сайн байсан. За бусад одоо нэлээд төсөөлөлгүй байгаа тал дараа бол бас нэг 3-4 хүн байна. Энэ од гэрлийг бол нэлээд төсөөлөлгүй гэж үзэж байна. Эхний талаар хүүхдийн талаар мэдээлэл дээр зэмбэлэгтүүд хэн сайн байв таны хувьд? Тэгэхээр энэ хүүхдийг бол одоо таны мэдэх даалгавар нэлээд хэцүү даалгавар, хүнд даалгавар.
хос хоёр их сайн байсан бас. Дараахан байснаас мөн одоо зарим сайн хуугаас юм бол юм хэлж чадсангүй дээ. Энэ тэрэлж зочид буудлын ойр үлдэгдсэн нэгэн тэргийг илрүүлэх тэр талын мэдээллийг авах гэж би зэмблэгчдийг өрсөн. Ганц нэгээс бусд нь ерөнхийдөө хэрэгтэй мэдээллийг өглөө гэж би бодож байна. Харах байсан одоо таны хувьд хин юм байна. За Эрдэнэчимэг гэж миний хүүхдийг морь малны одоо бараг 8 тийм дуралцуулчихлаа. Энэ бол морь малтай холбогдлого асуудал. Надад бол нанчиш хамгийн дөрөнд сайн хэллээ гэж бодож байна. Таны хувьд тийм. Шүүгч залбууд ахын хувьд. Та ч энэ хүүд итгэж мөн шүү дээ одоо. Нөхдүүдийн хэл зэрэг байх шиг байна. За сайн талаар нь ер нь надад бол ер нь энэ бол мундаг хэллээ шүү гэсэн хүн бол надад бол одоо энэ мөндөг гэдэг залууг би дажгүй сайхан хэлжлээ гэж бодсон. Ерөнхийдөө ер нь бүгдийг ер нь олон давуу үгүй нэг ингэсэн нэг тойрсон бодилсан юмгүйгээр нэг топга хэлчихүү гэж ойлгосон мөндөг. Харин энэ 7 хоногт хэн илүү сайн байв гэдгийг хоёр талаараа дүгнж үзээд та бүхэн надад 7 хоногийн шилдэг оролцогчийн зургийг өгөх ёстой. За таны хувьд. За би энэ өгч. За таны хувьд энэ хүнийг энэ 7 хоногийн шилдэг гэж үзэж байна. Мэдрэмжээр би бол энэ залууг л өгье даа. Энэ залууг. За Дунгар-Магчийн хувьд энэ 7 хоногийн шилдэг оролцогч тийм ээ. Шилдэг оролцогчоор. За таны хувьд энэ зургийг өгдөг юм уу та? За миний хувьд бол энэ оролцогчийг энэ 7 хоногт илүү сайн байсан болов гэж бодож байна. Одоо хамгийн хэцүү ажил бид нөхөнд энэ 7 хоногт манай нэвтрүүлгийг орхиж явах зэмлэгтний тодруулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл цааш нэвтрүүлгийг үргэлжлүүлэх боломжгүй зэмлэгтэн хэн бэ? Үйл итгэгч Золботын хувьд энэ Эрдэнэчимэг гэгч байна. Одоо энэ 617 оролцогчтой. Жи гэдэг одоо манай жи гэдэг одоо над тайж чадахгүй юм байна. Харихуудаг хүн байсан гэдэг гэсэн талаас нь бас жиг ярьж тийм. Одоо жи агсан тавьдаг гэсэн. Манай жи бол ер нь арх уудаг хөвгч шүү дээ. Энэ хүний дурыг бол. За Дунгар-Магчийн хувьд энэ зүүн бэлэгчл жаахан хадуураад явчихлаа гэж би бодож байна. За энэ оролцогч бол түрүүний цааш үргэлжлүүлэх боломжгүй болж байна. Муу оролцсон үний нэг зургийг. За муу оролцогчийн хувьд бол энэ хүн гэж. Тий. За ингээд энэ 7 хоногт манай нэвтрүүлгийг орхиж явах зэмлэгтний зураг бэлэн болж хар тогтоонд орлоо. За ингээд та бүхэнд баярлалаа. Ингээд нэвтрүүлгээс цааш үргэлжлүүлж байна. Орой мэнд ихэм зэмлэгчтэй. Бид хүн энэ 7 хоногт хоёр талаар гүйцэтгэж шүүгчдийн дүн гарсан байна. Тэгэхээр энэ удаад бид бүхнийг нэг зэмлэгтэн орхиж явах гэсэн үг. За юуны өмнө эхлээд бүгд хамтдаа сайн мэдээнээс хамтдаа эхлэе. Надаа хар ба цагаан дугтуу байна. Цагаан дугтуунд мэдээж сайн мэдээ байгаа. За ингээд энэ 7 хоногийн шилдэг зэмлэгтэн бол оролцогч Нанчиш. Хаан 7 хоногийн шилдэг оролцогч болсон байна. Дараа дараагийн даалгаврчтай амжилт хүсье. За одоо биднийг харин хар дугтуу хүлээж байна. Хар дугтууг нээснээр бид хүн манай нэвтрүүлгийг орхиж явах зэмлэгтэн хэн бэ гэдгийг мэдэх болно. За ингээд бүгд хамтдаа хар дугтуу нээж үзье. Сүүлчийн $2 дүнг нэгтгэж үзээд хамгийн таар муу байсан оролцогч бол оролцогч Эрдэнэчимэг. Та манай нэвтрүүлгийг цаашид үргэлжлүүлэх боломжгүй боллоо. Энэ хүн юу очтой? Би харамсалтай юм. Тий нэр үнэхээр За тэмцээнд оролцогч дүү нартаа баярлаа. Би танад бол бас өөрийгөө сорих гэж ирсэн. Яг энэ хоёр сорилт бол үнэхээр би гарахгүй сорилт гэж би өөрөө бардам амгшиж хэлж байна. Би хотгойдын тусаад ёстой тандгаа тавьж хэлж байна. Ягаад гэвэл надад өөрийн зургийг мэдрүүлсэн, би өөрийнхөө зургийг нөхрийнхөө зурагтаа тэгж мэдэрсэн түүхээ би үзээгүй, тийм болохоор би хотгойдын тусаар баярлж байна. Тэгээ би тулаанд оролцдог нартаа бас түшиж хэлэх үг байна.
бас бичсэн шүлэг байна. Би энийг хэлж үгээ та нартаа. Болор замынхан дэмжээний байлтчийн эндэн очоогүй, буур сэдэн хөвчүүлийнхаа буйныг нэг хариулаагүй, бүтэн ганц намынхаа боосон ээжинч болоогүй байж бүлгэт цалгаад байх чинь би юу н хайчихна вэ? Нарлахын намны шалхан өдөр нуурынхан дэмжээнд ирхэлж ноён нургаан даатгал суухгүй, нууцхан сэтгэлээ гэж гэдэж нулимсыг би юунд дунгав? Хүслэн болохоор хязгаарлаж чадахгүй, хясандаан хүлэгдэж чадахгүй, тавиландаан тохирч чадахгүй, тулдаа гэж бодлох чинь би юу нь юу болов? 20 тооны эзэн хамгийн сүүлийн дугаараа таарсан хөөрхөн хөөрчүүгээ харийн тэнгэр татагдаж хазгаа хэлхийг харчаад хоёр нүдний нулимс андаа бүрхэж суух чинь би юу нь юу болов? Мод чулуу мэдгүй гэж миний бурхтыг битгий басамжлаараа бариач мордын банд хүрхгүй миний Монгол мэдвээ хүрдэн нэгтсэн миний Монголын бурхад тулдж байна миний Монголын бурхад сүлдэж байна гандууд хоёрынхаа дачлангаар бид чинь яах юм гандуу гундуу нэгнийхээ мөнгөөр нь бид нар яах юм гандууд хоёрынхаа дашуунаар бид нар яах юм хоёр дэлгээ дууссан бол хараад гарна яах юм баярлалаа. За ингэ эрхэн зэмбэлэгчтэй бид 11 өглөө үлдлээ. 7 хоног болгон бидний нэг зэмбэлэгтэн орхиж явсаар болно. Тэгэхээр та бүхэн өөрсдөө сэтгэл зүйн өндөр бэлтгэлтэй байхыг хүсье. Дээрээс нь хасагдах үгүйг зөвхөн та бүхний зэмбэлэг шийднэ л гэсэн үг. Эрхэм үзэгчтэй та бүхэн зэмбэлгийн тулаан нэвтрүүлгийг хүлээн авч үзлээ. Дараа 7 хоногийн яг энэ цагтаа иргэн уулзцгаая. Баярлалаа үзэгч. Баяртай.